Ирчүүдээ өмөрч үтсэн шүлэг. Ирэх хүнийг та нар хаяач гисэн хайрлааж ирлэгт явчихаас. За 18 цаг болсон байна. Ирчүүд тайчуу подкастын анхны дугаар 19 цаг болсон байна. 19 цаг болсон байна. Уучлаарай бид нар цагаа бариагүй. Ер нь энэ эпизод ч гэсэндээ уг нь нэлээд ихт бичигдэх байсан. Байсан ч гэжтэй одоо бичсэн шүү дээ. Нэг эпизод бичсэн. Бүтлгүүцэн байдаг. Үзсэн үү ер нь тэрийг? үзээгүй. Гэтэ үзэхгүйгээр фейлдснээ шийтгцэн тий. Ер нь тэр цацахын стандарт дүүрэг. Олон стандартад дүүлгэрсэн. Тэр харин жоох яваагүй. За Ирчүүд хайчуу подкастын эпизод 2.5 юм уу? Одоо бараг л те. Тий. Эхлэхэд бэлэн боллоо. Тусаа 2.7 үсрэрлээ. Эпизод 2-ыг бичсэн боловч фейлдсэн байдгийм аа. Тэгээд битэд бас арай жоохон serious яваад байна уу гэж бас бодсон. Тэрнээс гадна арай чөлөөтэй бай, арай шинэ форматаар бас явж үзье гэд энэ дугаараараа бид нэг шинэ формат, шинэ одоо мэдэхгүй байх нэг юм ярилцах айгүй сонирхолтой одоо туршилт хийх гэж байна. За тэгэхээр хэдүүлээ ямар форматаар явах гэж байгаа вэ? Яагаад фейлдчлээ? За нэгдүгээр бид гурав өвлөн зөвшөөрсөн ш тамийн бол фейлдсэн. Бид гурав маш тийм мэдлэглэг форматаар явъя гэж анх бодож байсан. Судалгаа уншсан. Тэгсэн. Номтой танилцсан. Ямар сэдв байлаа бид нар чинь ирчүүдийн боловсрол гэдэг сэдв байсан. Амар том сэдв. Тэгээд боловсролын системийг судалсан. Ер нь та баг уулзсан. Яг ер нь бэлтгэл цөмөрнө гэдэг шиг юм болсон. Ер нь цөмөрсөн дөө. Гэтэ яг ер нь бас тийм юм байлаа те. Нэг л болохгүйсэн л та те. Яг хитрхи ингээл статистик ингэчгээр бас жоохон сонирн баригдаад ах юм байл те. Тэгэл нэг юм болгоны ардаас нэг амар факт ингээ шийдчих гээл нэг буруу юм. Тэгээд тэрийг угаасаа хэсгийн зак оруулчих واخа тий. Тэгээд яг яагаад гэсэн нь хараад байх واخа. Тэгээ бид харин арай хөнгөн байдлаар явъя гэж шийдээд тэнгуүтээ хүмүүсээс яг ирчүүдтэй холбоотой асуумаар байдаг асуултуудыг цуглуулсан. Тэгээд яг энэ урд ширээн дээр ингээ цааснууд ингээ цаахан жижиглээ ингээ тавьсан асуултуудтай цааснууд байгаа. Тэгээ бид хэд эндээс суглаад асуултуудыг бид нар ерөөсөө хараагүй байгаа. Тэгээд өөрсдийнхөө боломжийн хэмжээнд одоо хариулнаа. Ямар ч хэлсэн дашкертээр хараагүй байгаа. Би хараагүй байгаа. Би нэг 2 асуултыг л харсан баг. Хүссэн үсээгүй яг. Хэдэн асуулт байна? Яг одоогийн байдлаар 25 асуулт. 25. За ер нь ямар хүмүүсээс авсан бэ? За янз бүртэй. Ер нь бүсгүүчүүд голдуу. Тийм үү? Тийм. Тэгвэл дунд нь эрэгтэй хүмүүс бас бий. Тэгэхээр ер нь бол аюул. Насны хувьд? Насны хувьд за ерөнхийдөө бас яг young professional. Тэгэхээр нэг 20-оос 35 насны хоорондох хүмүүс асуусан байгаа. Сонирхолтой юм тий. Гэхдээ одоо юу байгааг бол мэдэхгүй. Тий. Бид гурав бол чадлаараа хариулна. Зүгээр бид гурвын насны бид гурав ер нь яаж бодож явдгийг ямар асуудал хэрэгтэй яг ер нь байгаа бол цаашдаа бол хэдүүлээ жоохон serious гэдэг юм одоо нэг чухал сэдвүүдийг бол орно шүү дээ. Одоо нэг бие халаалт шиг ч гэдэг юм уу. Гэтэ энийг нэг бас л туршиж үзэж байгаа тийм. Зүг бурууг мэдэхгүй. Гэтэ подкаст бол хөвсөн өөрчлөгцөөр ах бол. За суулгах. За суулгах уу. Тэгэхээр яг хаа бид хэдийн зүгээсгээ тэгэхээр нэг ийм 3 үеийн төлөөллөхийн чайшийн нэг ийм сонин настай. Насны яг ямар вэ? За одоо 30 арай өрөөг байгаа. 30 ихний хагас тавьж байгаа. Би ч одоо 35 хүртэл 5 сард. Тий. 30-нд голд орж ирж байна. Тэгэхээр одоо ийм хүмүүс сууж байна. Тий. Тэгээ ер нь бол нэг ийм 30 ихэнх жил нэг хавцааны рейнж. Тий. Би ч одоо 31 настай. Болж байна тий. Тэгээд 20 27. Вау. Тэгэл ялгаатай юм шүү. Тий. Тийм ээ. Дүү. Дугасаа. Бити юм яраарэ. Тэгэхээр яаж сонгох уу? Суулгах уу? Зүгээр ингээл. За нэг ярьжлаа. Гэтэ яах юм? Дөрмөө яаж яах юм? Одоо чи суугаснаа барьж шууд хэдүүлээ нэг нэгээрээ сууглаад тэр хүн нь уншиж өгөөд тэгээ шууд хариулаа авчих. Нэг нэгээрээ хариулах юм байна зү. Тий. За окей. Дэж гэжтэй юу гэсэн. Гэтэ амар нэг бодлын айгу амар заяа нэг бэлтгэл шаардлагагүй юм шиг. Нөгөө бодлын гэхдээ нэг амар ус. Яг ингээд тулсан чинь сандарч байна. Нэг бэлтгэлтэй биш. Энийг та энэ олон жилийн хугацаанд нэг асуултанд хариулах болсон байх ёстой гэж бид бүхэн итгэж найдаж байна. Ер нь бол тэгээд яг энэ гурав юу мэд юм бэ гэдэг нь шууд гарна. Энэ бэлтчихэр чинь 35 жил. Тийм ээ.
За Дашканы гоё эфирийн хоолоогоор уншаач. Мэдээ уншиж байгаа юм шиг. За. Нэг Bloomberg-ээр юм ярьж байгаа юм шиг. Нүдэн нэт. Эрэгтэй хүн. За тэр нь чааш. Нөөш шатгаа. Уншаа. Оо яаж байгаа юм бэ? Тим хэцүү асуулт байгаа юм уу? Үгүй асуултандаа биш. Тийм хотлоо унших гэдэг. За ингэсэн байна. Эрэгтэй хүн өөрөөс нь илүү мэдлэг боловсрол чадвар хөрөнгөтэй эмэгтэйчүүд гэдгсэн хаалтан дотор төмөр хадагтай нар гинэ. Эмэгтэйчүүдэд ойртдаггүй гэдэг үнэн үү? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад? гэж асуужээ. Бас л асуулт биш шүү. За тэгээд Зак хариултаа гэх. Уншсан хүн нь хариулахгүй шүү дээ. Хүндлэн. Ирчүүд ягаас өөрөөсөө мэдлэг боловсрол хөрөнгө. Ер нь бол ягаад өөрөөсөө одоо мэдлэг юм уу боловсрол чадвар хөрөнгөөр илүү эмэгтэйчүүдэд ойртдаггүй вэ? Ер нь энэ үнэн үү? Үнэн бол ягаад? Үнэн биш үү ягаад гинэ? Бүх талаасаа өөрөөс чинь илүү эмэгтэй хүн байвал яах вэ? Ерөөсөө өөрөөсөө илүү эмэгтэй хүнд татагддаггүй гэсэн байна. Товчхондоо бол. Та хоёр тэр талаас нь хариулаарай зөө. Би болохоор юу гэж хариулмаар юм бэ? Хогийн эмэгтэй. Гүг яг мэдээч өөрөөсөө эмэгтэй илүү нөгөө нэг эсрэг хүүснийхаа талын хүнд татагддаг гэдгээс илүүтэй би арай өөрөөр л хариулъя л да. Та ерөнхийдөө над орж ирснээр л ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг мэдээч хэрэг өөрөөс нь илүү хөрөнгөтэй, өөрөөс нь илүү мэдлэгтэй, боловсралтай хүн байна гэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүн байна уу? Яалтчгүй хүнд гэж лайрцсан л да. Тэр бол зүгээр энгийн л үзэгдэл байх гэж бодож байна л да. Миний хувьд бол одоо юу гэдгийг жоохон түгшинтэй би нэг буруу ярьчих юм болоо тий би энэ хүний өмнө жоохон юу ч мэддэг дүү юм шиг харагдчихгүй юмсан гэж бодно тий ч юм уу тэгжэл хандах байх л та. Тэрнээс зүгээр яг татагддаг энэ төр талаар нь бол сайн хариулж мэдэхгүй яг одоо юу асуулт байна уу? Юунд зориулна уу? Юугээ хийж явсан яа? Асуултанд ч хариулж чадахгүй. Өөрөө ч чадахгүй л дээ. Гэтэ бас асуулт шүү. Хүн өөрөөс нь гэсэн мэдлэг бол чадвар ойртдоггүй гэдэг үнэн үү? Тийм бол яагаад гэвэл гэтэ энэ удлаах уу? Яг ойртдоггүй чаашаа. Гэтэ за бодъё. Бодох цаг байхгүй яар. Миний бодох цагийг таатал чинь эвлүүл чинь. Гэтэ юу л баг? Юу? Хариулаач. Хоёр харилцахгүй би. Гэтэ юу юм бэ? Гэтэ амар политикли коррект байх гээд бас ингээд нэг. Гүү политикли коррект шүү. Би бол бодсноо л яачихгүй. Ягаад өөрөөсөө хөрөнгөтэй. Тэгвэл яг тэгдэг юм уу юу юм жишээ. Эхлээд эхний ойртол хүртлээл хариулт. Ойртдоггүй гэж яг уу. Юу нөгөө нэг за болцгүй гэж асуудаг. Зүгээр ойртож болно шүү дээ. Литерали бол. Тийм санаа нь бол угс нөгөө болцоонд явахгүй байх гэсэн санаа байна. Өрж чадахгүй л гэсэн үг шүү дээ. Миний чин дээр бодоход бол бэлтгэх юм бол айгүй их олон юм бодогдоод байгаа юм байна. Тийм. Яг гоо зүгээр тоор хариулах гээд байгаа учраас би ярьж яа. За би болцсноо зөө. Give to me. Ярьж л. Гүг яг зүгээр уламжлалт ойлголтоор бас эрэгтэйчүүд өөрсдөө айгүй мундаг байх хэрэгтэй гэж бодлоо ч юм уу те. Бас нөгөө нэг юм байгаад байгаа шүү дээ те. Гэр бүлийн гэрээ эзэн хөрөнгөтэй эдийн засгийн их хэмжээтэй байх хэрэгтэй. Тэр бодлосоо болоод тэгдүгэж магадгүй юм. Зүгээр яг үнийг хэлэхэд бол жишээ нь бол миний хувьд зүгээр их нэрийгээ ингээ бодхолоор заавалчгүй надаас илүү боловсролтой байж магадгүй. Одоо жишээ нь адилхан л да. Ер нь л хоёулаа магистр төгссөн эмч хүн өшөө цаашаа докторч сурах бах. Тэгэхээр зүгээр нийтлэхээр тийм байж магадгүй. Миний хувьд бол сайн мэдэхгүй л. Яг үнэхээр зүгээр тийм байж магадгүй гэж бодож байна. Миний хувьд бол яг ойртгүй гэдэг үнэн үү гэдэг дээр бол би үнэн гэж бас бодохгүй байна. Ягаад тэгэхээр яг миний амьдралын туршлагаар гэдэх юм бол одоо яг эмэгтэй нь гэр бүлийнхаа асуудлыг шийддэг ч юм уу те эсвэл одоо эрэгтэйгээс арай илүү байдаг ч юм уу. Тиймэрхүү гэр бүлүүд бол зөндөө байдаг. Тийм байлаа гэд ямар нэгэн одоо асуудал ч юм уу тийм болохгүй бүтэхгүй яваа юм бол байдгүй. Тэгэхээр миний зүгээс бодоход бол энэ яг хүнээсээ л болох байх. Ягаад тэгэхээр би юу н бодчихсон чинь бэлтгэл цөмчлөг гэсэн. Наа чин зүгээр л бидний бэлжсэн юм шүү дээ. Хэдлээ яг нөгөө Томо хараал үйжсэн шүү дээ. Тэгсэн чинь угаасаа боловсралгүй ирчүүд боловсралтай эмэгтэйчүүдтэй бүгдээр суудсан байсан шүү дээ. Ер нь бол статистик юм ойртсон байгаа байхгүй. За бас тийм те.
Тэгэхээр юу баха? Энэ дээр бол яг хаа мэдэхгүй. Эрэгтэй хүн тэгэл яг хаа traditionally тийм юм байж магадгүй. Магадгүй. Түнэсгүй шалтгаан тийм байж магадгүй. Одоо юу гэдэг шинэ generation залуучууд гээд ингээ бодох юм бол заавал нэх энэ надаас лаг эмхтэй гэл ингээл үргээд ах гэдэг бол хад жоох өрөөсгөө санагдаж байна. Тийм юм бол нэх байхгүй байх ёсгүйч байх хамгийн гол нь бие биенийг яг хүн гэж харж чадчихна үгүй юу гэдэг дээр л байгаа. Түнэс нэх одоо юу гэдэг надаас илүү хөрөнгөтэй, надаас илүү мэдлэгтэй ч юм уу тийм нэг юм хаалт шууд ингэж тавьчаад харилцана гэдэг бол надад жоохон хэцүү юм шиг санагдчих. Нэгдүгээр хүн юм чинь. Тийш. Хоёрдугаар эрэгтэй хүн амбицтай бол гол нь өөрийнхөө потенциалыг харж байгаа шүү дээ. За энэ хэрвээ яг нөгөө нэг өөрөөсөө илүү хүн дээр чаддгүй тэгсэн мөртлөө амбицтай хүн байх юм бол за ийм хүн байгаа юм байна. Би бол тэгтээ нэг 5 жилийн дараа бол тутгааргүй би байцгал юм чинь одоо энэ хүмүүсээс айдгийн шиг юм уу. Тийм хүмүүс бол бас байгаа. Тэгээ манай үеийн нийтлэхийг одоо би зүгээр найзуудаа гэмт сая бодлоо л доо. Ер нь яах вэ гэл. Ер нь жоохон консерватив байхгүй юу? Тэгэхээр манай 35 хүрч байгаа залуучууд за дээшээ ах нарч байдаг юм уу те. Тэдний хувьд бол би заавал илүү ах хэрэгтэй гэж дийлэнхт нь бол давмгаална шүү ер нь бол. Одоо зүгээр тийм өөрчлөгдсөн байж магадгүй зүгээр. Гэтэ ер нь их бас үеэрээ ялгаа байгаа бах те. Гэтэ манай үеийн гэсэндээ бас тэгэл нэг жоохон тэгээ гэрээ мохор сахиал суугаад байх юм бол жоохон ичгүй шүү дээ. Тийм чинь зүгээр яг тэр нь цаашаа. Гэтэ ер нь нэг эмх нөгөө эхнэр нь ичгүй шүү дээ. Эхнэр нь одоо чи найз хүн ч юм уу нэлээд боломжийн те боловсралтай жоохон ингээд юм бүтээчдэг хийчдэг нийгэмдээ идэвхтэй хэрэгтэй сайхан хүн байх юм бол манай хүн яг тэрийг нь хараад жоохон мотивацлагдаад дагаад сайжраад тийх хүсэл бас байх гэж би бодож байна. За энэ асуулт байлаа. Хариулт хагас хариулт байлаа. Асуулт бол бүтэн мундаг асуулт байлаа шүү. Би бол үнэн гэж миний хувийн бодлоо үнэн биш байх л гэж бодож байна. Зөв. Окей. За, let's move on. За дараагийн асуулт руу орох уу? За тэгээ. За, иймэрхүү асуултууд яваад бас нэлээд бүдэрх юм биш үү те. Амар бас гүн бодож өнгөжсөн гайгүй байсан шүү дээ. Саяны би зүгээр ирчүүд яаж дууралдаг вэ тийм асуултууд байх юм байна. Наа чи баг сэдвийн асуулт шүү дээ. Нэг эпизод асуулт. Нэг эпизодыг зүгээр судалгаа хэрэгтэй. Тийм учраас дараагийн эпизодоор хариулъя гэж. За. Би ах нар бол дандаа л одоо яадаг чинь. Наа чи өгүүлэг байж тээ. За. Lord of the Rings. За эрэгтэй хүмүүс богинохын ном. За эрэгтэй хүмүүс ямар насандаа ихэвчлэн юу нөлөөж өөрчлөгддөг юм болоо. Жишээ нь 10 жилд юм уу их сургуультай шал дүф байсан гарууд нилээд хойно нь үнэхээр төлөвшөөд ухаан хад суугаад нилээд дажгүй болчихсон ч байдаг юм уу. Би л одооны бойфренд оюутан эсвэл 10 жил байх үед нь харсан бол энэ шал бүтэхгүй нөхөр гээд ер нь ажлаас жоохон жийж харцах байсан санагддаг. Хаа гинэ. Үнэн баха. Үнэн. Ер нь бол үнэн би хариулах уу? За тэг. Яг уу зөв над шууд орж ирээд болсон би зөвөр хариулчих гэж бодсон л та. Эрэгтэй хүн ер нь нэлээ өөрчлөгдөн баг. Амьдралын нэг тодорхой нэг тийм мөчлөхүүд дээр. Гэхдээ заавал одоо юу гэдэг чи 10 жил төгсөгдөж байдаг юм тийм биш. Яг нэг тийм амьдралд нэг тийм өөрчлөлт орох үеуд дээр гэж бодохгүй. Би чинь одоо байнга л одоо бодож явдаг юм гэхээр яг нэг хоёр юм бол намайг өөрчилсөн. Нэг нь болохоор 10 жилээ төгсөөд алтан медальтай төгсчөөд амар өнгөрөө, амар сагсуу, ангийнхныгаа ингээд доош нь хийдэг, хочилдог, тийм нөхөр өсөн бохгүй мангар өнгөрөө. Сагсуугаар байсан. Тэгээд 10 жилээ төгсөөд конкурсын дээр нэг сургуульд мүйсийн олон ярилцаанд төгсөн болсон. Жил манай ээж амар хатан хүн болж таарсан. Жил гэртээ бай гэсэн. Ах их чинь тэнцээ өөрөө тэнцэгсэн. Энэ үед л тэр над бүр амар ойлголт өгсөн. Ер нь бол өнгөрч сагсуурч болохгүй юм байна гэдэг те. Хүнээс дээрмэр гэж бодохгүй. Тэгэнгუთ дараачийн хоёр дахь юм нь болохоор соёлын хувьд ялгаатай нэг солонгост очиод эрс өөрчлөгдсөн байгаа байхгүй те. Тэгэхээр одоо ингээд өөрийгөө харахаар баг мэдгүй 10 жилд нэг муу хүн байсан юм санагдаад ч тийм өөрийгөө ингээд харахаар одоо болохоор нэг тийм сайн цаашаа те ямар ч гэсэн нэг тийм гайгүй боломжийн хүн болцсон болоо да гэж боддог шүү. Тэгэхээр нэг тийм тодорхой нэг мөчлөхүүд амар өөрчлөгдсөн юм болоо. Бүр оронгоор өөрчлөгдөх бололцоотой л гэж би хэлмээр. Би ч гэсэн санал нэг байна. За чи эхлээд хариул. Би ч тэгж бодож байна. Ер нь би ч яг зүгээр амьдралын түүхийг өөрийн туршлагыг л яриа шүү дээ. Ярихад бол би багтаа айгу математиктэй айгу сайн хөгтөсөн л та. Тэгэл улсын олимпиадад ордог. Вау. Ингээд төрүүлдэг. Тоолдог л гэж. Тоолдог л. Тоосоор л яваа юм байна. Тэгээдсэн чинь
Ягаад тэгж харагдаг вэ? Хүс тэгж харагддаг. Тэгээд явж байгаа би чинь өөрийгөө за угаасаа бараг л төрсэн хүн энэ гэж ухааны боддог байлаа. За. Ер нь л I'm a genius гэж боддог. тэгэл тэгтээ зүгээр хүүхд муу хайцдаг байсан. Ари дэрмэр болох гэдэг тийм. Арай гайгүй байсан. Би сахилгагүй. Тэгсэн чинь манай тэр ангийн охин сонсвол одоо гомдлах. Гэтэ би хувьдаа бол тэр охиныг нэг тийм яг өөрөөсөө арай жоохон маттай муу охин гэж боддог байсан бохгүй юу? За. Яг хувьдаа. За. Тэгээдсэн чи явах тэ нэг нөгөө хотын авраг болоод математикийн Хин. үгүй хотын нөгөө авраг шалгуулт тэмцээн болохгүй. Тэмцээн бодоо та. Тэгээд гисэн чи манай сургууль дээр нөгөө мэдээ нэрэл танаа сургуулийн хүүхд төрүүлчих гэдэг мэдээ төрүүлээд ирчихгүй. За. Тэгэл яах те би угаасаа өөрийгөө төрүүлчих гэж бодсон шүү. Төрүүлээгүй юм байна. Төрүүлээгүй л байхгүй та. Тэгэл нөгөө манай ангийн охин төрүүлсэн байсан. Тэр охин ихтэй манай ангийн Микрофон юу байсан? Манай ангийн дарга байсан. Айгу мундаг охин байсан. Тийм үү. Тий. Тэгтээ би яг тухайн үед ингээд уйлж юмлаад бүр ингээд хог царилжсэн байхгүй. Тэгэл би чи нөгөө Хэдүр анги. 4 5 гэж л. 4 анги. чи арай нөгөө нэг 98 гарснаа би 100 гарах байсан гэдэг гарууд нэг байсан юм шиг. Тийм Гэхдээ гол нь гэхдээ бас сайн дэж би ч нөгөө медаль авч санхүүжилт босгодог. Медаль аваад тэр чинь цагаан сармаар хамаатнуудаа үзүүлээ. Тэгэхээр хамаатнууд гайхалсан. Хүчлээ нөгөө юу яриад байгаа бол гэж бодлоо шүү дээ. Акшн төвшин. гүг тэгээ баяр маяраа чи хүмүүс хэл өө ямар лаг миний дүү юм яатсан юм уу тэгээ наач гэж магна шүү дээ. Тэгин байж байгаа тэгээд Тэгэд явах тэ ялагдаад нуснаа яахгүй юу. тэгээ ойлгосон. Тэгээ ойлгож авахгүй. За ер нь угаасаа тийм юм байдгүй юм байна гэд. Тэгээд нэлээ өөрчлөгдсөн. Тэгээд би чинь бас нэлээ хөөрхөн өөрөө юм мэддэг болоод тэгээ нэг тийм сэтгэл зүйн хувьд бол тэнд нэг жоохон шатагчиж байгаа байхгүй. Нэг тийм жоохон өөрийгөө нэг лаг гэж боддог байсан чинь үгүй зүгээр л би яг жирийн гар гэдгийг л ойлгож байгаа байхгүй. Ламлаг биш гэдгийг мэдэрч байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш бас манай ээж өнгөрөхөд бас нэлээд өөрчлөлт гарсан. Наа баг бахад өнгөрсөн л дээ. Тэрнээс нь хэдэн жилийн дараа. Тэгэд ер нь миний бодлоор яг нэг миний өнөөгийн нөгөө ихтгэл үнэмшлэлийг нураах хуцныг үйл явдал болж байгаа байхгүй. Миний итгэжсэн юмнуудыг гинт амьдрал андаа наач бодлаа шүү гэдгийг яг фактаар харуулчингууд би үнэхээр яг бодит үнэтэй тулаад яг өөрчлөгдөл юм байна гэж бодож байна. Би ч гэсэн санал нийлж байна. Угаасаа би өмнө нь хаач ярьж илаа да зүгээр би нэг юмнаас уншижсэн байхгүй. Хүмүүс ярьжсэн санагдаад байна. Хүн яг ингээд 7 жил тутамд яг ингээд сэтгэл зүйн хувьд өөрчлөлт ингэж гарч явж идэг гинэ. Вау. За. 7 жил тутам. Тэгээ би зүгээр яг өөрөөрөө бодоод үзсэн чинь бас айгу үний юм шиг санагдсан байхгүй. Юу гэхээр одоо би 5 дугаар анги хүртлээ жишээлбэл нэг төрлийн гар явж исэн байгаа заяа. Тэгснэ 5-аас 9 дугаар анги хүртлээ бас нэг жоохон өөр заяа. Тэгснэ нэг 10 дугаар ангиас их сургууль төгслөө нэг өөр. Тэгснэ их сургууль төгссөнөөс хойш бас ингээд нэг юм үйлчлэлүүд байгаа юм шиг надад зүгээр өөрөөрөө бодсон чинь санагдчихсэн. Тэгээд яг одоо жишээ нь ингээд харахад бол би ч гэсэн шал дүв байсан гарууд мэдгүй. Би бол зарим үедээ бол шал дүв байсан гэж бол бодож байна. Жишээлбэл одоо 5-аас 9 дугаар анги хүртэл бол хичээлээс өөр баг юу ч хийдгүү байсан үе надад байгаа. Одоо дүм юм бол амар солиотой. Мэдхгүй баг дандаа 100 гардаг байсан юм уу те. Тэгснэ ингээ олимпиадад явж мовдөг жоохон ингээд нэг тийм үе байсан. Тэгснэ одоо 10 дугаар ангиас халтур малтур хийж мэгээл нэг жоохон ингэж ингээл компани гээл тэгснэ 18 хөрөнгөтэй компани байгуулж үзэж мүзээл ингээ солиор бол их сургуульд орсноо ангийнхныгаа найзуудыгаа уруудтаж компани болсноо хоорондоо муудалцаж ингэж ингээл нэг юм зүгээр явж исэн юмнууд ингээ өөрчлөгдөөд бүр ингээ огцон өөрчлөгдөөд тахаар айгу өөрчлөгдөх юм байлаа л та. Тэнгүүтээ яг ингээд 2012 онд нэг амар өөрчлөлт ерөнхийдөө явсан юм шиг санагдаж байгаа. Тэгээд одоо өнгөрсөн 19 онд бас айгүй өөрчлөлт гарсан. Бас гадагшаага явах айгүй нөлөөлсөн гэж бодож байгаа. Ер нь бол гадагшаага яваад яг ингээд шал өөр соёлд очиод яг ингээд мэдхгүй хан мөргөөд ингээд shit те яах ёстой лээ гэдэг дээрээ тулахад бол бас айгүй өөрчлөгдсөн юм байлээ. Тэгэнгүүтээ яг өөрийн контролгүй яг ингээд хүүхдтэй болоод яг хүүхд гараад ирэнгүүт чинь ингээд яг бүх юмыг ингээд зохицуулж болдог байсан бол ингээд контролоос beyond те нэг юм бүтэн хүн гараад ирчихэнгүүт чинь бас айгүй сонин боддсон байлээ л те. За чи яах ёстой лээ юу лээ
Тийм. Тэгэхээр ер нь бол яг ингээд нэг Хүн бол өөрчлөгддөг юм байна. Тийм. Огцом өөрчлөгддөг хүн юм байна. өөрчлөгдөх боломжтой гэдэгтээ бол би санал нийлж байна. Одоо би жишээлбэл 2000 одоо 10 мэдгүй 9 8 9 10 оныхороо их нэртэйгээ таарлцсан бол энэ дүф гарах их байсан байж магадгүй. Яг тий, Үнийг бас өөрчлөгдөхөд хоёр гэж бодож байна. Эмхтэй хүн хэр нөлөөлдөг вэ? амар нөлөөлдөг. Амар тий. Манай эхнэр бол намайг амар Амар өөрчилж болчихсон. байгаа. Яг шулах байл. Тий. Намайг ч гэсэн 10-оор нөрчөөсөн. Хүн болгосон гэх нь хайшээ. Тэгээ ер нь Өөр тэгээд бас ээж хүн болгож ийн амар зөөлөлж байгаа. Тэгээ ер нь бол амар нөлөөлдөг ерөөс. айгүй өөрчлөлт. Тэгэхээр асуултанд бол таны залууч нь мяа бол лагч болж болно. Лагч болж Лаг болно. байж байгаа мяачч болж болно. Яаж ч магадгүй. Энэ бол бүсгүй таны гарт байгаа шүү. Нэр тэр бас нэг Үнэн шүү тий. Нэр Тэр бас эмхтэй хүн баг Эмэгтэй хүн өөдөн татдаг эмэгтэйч зөндөө байгаа шүү. Эмэгтэй хүн чинь нэг юм дундаж гар байхад яг нэг сул талуудын нэг нэгээр нь ингээл арилгаал яваад идэм шиг. Тий. Тэгж тэгж байгаа л гар нэлээд бас олон даваа талтай. эрэгтэй хүн ч эмхтэй хүн бас өөрчлөлт баг тий. Бас тийм юм байна. Тийм л байгаа. Тий. Яг ер нь мяа эрэгтэй гайгүй болгосон нь эмгтээчүүд гэж магадгүй. Мэдгүй зүгээр би нэг орчин тойрныхаа ойр тойрныхны тохиолдол ер нь сайн гэж зүгээр эрэгтэй болохоор гэж боддог. Ер нь тийм үнэн шүү. Ер нь нэг найзуудынхаа харахад ч гэсэн нэг өстө үнэхээр их нэрийг хүн болгочлаа гэж би санагдаж байгаа. Огоон дэрс Обама өглөө нөгөө Клинтон дээр хүлээдэг үстэй тий. Яа нөгөө тааралтаад би урд найзалж исэн юм уу гэдгсэн чинь яа тэгээ чи юу яасан бол одоо ингэ явж явах байсан биш үгүй тэр ерөнхийлөгч болсон байх хэвээр гал эмгтэйг нэмж нөгөө яа тэр дэхтэй магадгүй тохиолдол юм биш үнэхээр тийм тенденц үж магадгүй те Магадгүй. тэр өөрчлөлтнөө дараагийн асуултыг За дараагийн асуултыг би суглая. За тийм. Би богинохныг суглана. Зүгээр жижиг фонтоор бичсэн байна. тэр бүдүүн одоо ямар амар урт юм баг бол Өө энэ ямар хэцүү асуулт. Богинох гэсэн чинь бүр ямар хэцүү асуулт гэдэг. за Новшгич. За. өвшгэж хэлтэй гэтээ амар гоё юм байна энэ орж тарж эхэлж шүү Тийм. Орс Иван шиг жинхэнэ Монгол доржоогийн сайн жанруудыг нэрлүүлэх гинэ. oh my god гэтээ яг одоогийн бодож байгаагаар шүү дээ тий дөржөөгийн сайн Гэтэ жинхэнэ Монгол доржоо гэхээр яг ямар утгаараа Яхтай нөгөө уламжлалт сайхан Монгол залуугаараа юм уу? Одоогийн сайхан орчин үеийн мундаг сайхан ир гэдэг бол ойлгоснороо л хариулчих. Ойлгоснороо л хариулчих. Орс Иван шиг гэхээр яг хөө тэгэл айгүй уламжлалт байдлаар л гэдгээ тодтогсон юм шиг байна. шар өстэй жоохон урт уртар үсэмстэй л. Жох нэг юм юутэй. Дашгад энэ формат амар таалагдж байгаа хоёр нь гэж байна. Кейф оферхоо. Тийм шиг Иван Би ч нөгөө нэг насны үед айгүй нэг тийм тодорхой юм дуртай болсон юм шиг байна. Ер нь Тийм ээ тий. та юм дараагийн гэтээ өөрийгөө хөвшин гэж Үгүй гэхдээ одоо нэг хөгшин гэх хэцүү шүү дээ. тийм ээ. ялгаагүй шүү дээ. Ямар ч ялгаагүй болчихсон шүү дээ. За тийм ээ. Аа. Жохон зөрүүтэй л. За асуултанд хариулъя. За тэгье. Одоо Дашкагаас эхэлж шүү. За Орс Иван шиг жинхэнэ Монгол доржоогийн сайн чанарууд Байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Байхгүй. Хариулт ингээд болчлоо. За Хариулт байлаа. Гэхдээ яг тэ яга байхгүй юм гэхэлэр ер нь одоо нөгөө жинхэнэ Монголд орж байгаа гэдгээс чинь яг нөгөө нэг гэртээ байж идэг нэг тийм их үг дуурддаг халуун цай аваад сайхан байж идэг нэг их нэртэй хоол хийчээрэн тэр гэж хэлээл өдрийнхөө нөгөө хоолыг олчдаг хүн гэж бодоод байна л да. Аа. Тэнгүүт одоо үед тэр хүн чинь бас нэлээд зохимжгүй болсон шүү дээ. Тий. Тэр чинь нөгөө дүф гарууд нэг юм шиг. Харин тийм муухай Бараг л дээ. Одоо юм нэгэнт амар хурдан өөрчлөгдсөн. Интернетийн тэр юм болсон баг чи манай хүн Иванараа байгаад очлохгүй ядаж програмаас эхлэл хурдан юм сурч явахгүй бол Гэхдээ яг асуулт асууж байгаа хүн нэг тийм Орс Иван ч нэг тийм түшигтэй илүүд болов юмгүй. Тэр чинь яг Монгол доржоотой ижил юм шүү. Доржоотой тийм. тэгвэл тэгэл Орс Иван Өөрөө дуртай гэж бодчих. Тийм таалагддаг бол тэгэл тэр чинь сайн л гэсэн үг шүү. Яг тэгэл яг уламжлалт юу бол тэгэл ойлгомжтой шүү дээ. За тэгвэл ингэ. Ер нь бол яг нэг консерватив эрэгтэй хүний сайн талууд бол тодорхой шүү дээ. Хариуцлагатай, янз бүрийн одоо үр хөвгттэй нэг тодорхой хэмжээний халамжтай. Гэрийнхнийг өлсгөөд идэггүй. Илүү дутуу. Консерватив биш зүгээр ер нь орчин үеийн эрэгтэй хүн ямар байх хэвтэй гэдгээр нь хариулчихлаа. Орчин үеийн доржоо тэгвэл ямар байх хэвтэй. Орчин үеийн доржоо шал. За орчин үеийн доржоо гэдэг чи одоо тэгэл Закийн хүүхэд нь охин нь лөө. охин штэ. Охин уу. Тэгвэл чи охиноо ямар эрэгтэй хүнтэй суугаасаа гэж бодож байна. За нэгдүгээрт өөрийг нь хайрладаг.
Тэр бол ойлгомжтой. Өөрийг нь яг үнэхээр жинхнээсээ хайрладаг, халамжтай. За тэгэнгүүтээ мэдээж ухаантай тэнэг үйлдэлүүд хийгээд байхгүй. Тэгтээ мэдээж арх тамхи хэрэгэлдэггүй эднэр гэж худлаа ярихгүй тэрийг зохимжтой хэмжээнд нь ингээд тааруулдаг. Бас тэр чинь хүн чинь нэг худлаа ингээд ээж болохгүй шүү дээ бас. Жохон чаддаг. Яаж чаддаг? Мөрж чаддаг. Муракери юм бол. Үгүй муракери биш нөгөө нэг яг шахаад ирэнгүүт зүгээр. Архид алтаар уу? Архинаас шахаад байвал мөрж чаддаг. Хүн шахдаггүй. За Закийг хариулуулаач дандаа. Тэгээд дээр нь мэдээж одоо хэцүүлтэй тэгээд боловсралтай бла 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 айгүй олон юм шаардах байх. Одоо би бол тэр хүнийг нэлээд зоох ах л гэж бодож байгаа. Айгүй нэг. Одоо яалтай байлаа. Гэхдээ нэгдүгээрт өөрийг нь хайрладаг, ухаантай. Тэгээд ухаантай ингээд учраа олоод явчих хүн айгүй чухал баг. Тийм тэгээд амьдралаа аваад явах чадвартай. Тэр нь ч айгүй олон юм болчих. Тэр чинь л яг нөгөө дурж гарч ирэх гэдэг байгаа байхгүй тэндээс юу. Миний зүгээр ойлголтоор шүү дээ тий. Заавал боловсралтай. Тий, kind of гэхдээ тэгээд халгүй ч тий. За Дашка гэв за чи түрүүний нөгөө найруулагч чихэн чинь шивндэг шиг би шивний зөө чи охинтой болцсон. Одоо охиноо ямар хүнтэй суугаасаа гэж бодож байна. Ямар дөржөөтэй суугаасаа гэж бодож байна. Өөрийг нь байгаар нь байлгаж чаддаг хүнтэй. Хамгийн товчхон доо. За. Хоол хийж чаддаг. Манай охин бол хоолж чадахгүй хөө. Энэ хэсэг кадр шиг тоглосон шүү. Гэтэ биш бүр serious биш гэдэг ингээс суугаад байж байгаа шүү дээ. Жохон ч гэсэн. Ер нь юу? Бас нэг тэг хүнд эрэхтэй мөхгүй бол тий. Тий. Миний бодлоор ингэж л бодож байна. Сайн нөгөө ажиллаад нэг тийш яваад ирээд нөгөө ирээдүйд шаардлагатай ажлын байрнууд нөгөөтэйгөр ирээдүйд нөгөө эдийн засаг ямар болох гэдэг гэдгийг нэлээд харлаа л да. Хүмүүс форум дээр болоод гадны том компани захирлууд энэ төр яриад тэр одоо орчинд зөгцсөн хүн байхгүй болохгүй болчихлаа л да. Бид нар чинь Монголдоо гээд юусэн одоохондоо бол бид нэг тодорхой хэмжээнд уулархаагаа хийгээл зарим нэг офисын ажлаа хийгээл юм чадвар боловсрал талаас нь хэлэх нь тий. За. Ер нь тухайн хүнийг би мэдээж зан чанарыг нь тодорхойлж чадахгүй. Тэр хүнийг бол манай охин сонгоно. Тэгэхээр тодорхой хэмжээнд манай охиныг их чөлөөг нь хангаж өгдөг. Тийм яхад ядаргаад дэдгүү. Тодорхой хэмжээнд өөрөө ч гэсэн их чөлөөгөө идгээд явцдаг. Итгэхий бас нэг хүний хэрэг байх гэдэг. Заанчлага гаргах үз. Хоёрдугаар сэтгэл зүйн боловсрал гэдэг айгүй чухал юм гэж би бодож байгаа байхгүй сүүлийн үед. Next хүртэл боловсрал гэдэг хань чашаа зүгээр нэг жоохон өөрийнхөө EQ зүгээр нөгөө өөрийгөө жоохон ойлгож чаддаг. Тийм амар өндөр түвшинд гэлгүй зүгээр л би ингээд уралж муулаад байх юм бол дараад нь зүгээр бодоод тухайн үед бол мэдээж уурлаа шүү дээ. Тэр зүгээр бодоод за би яагаад уурлаад байна? Энэ нэг яаж засах вэ? Би ер нь зөв юм дээр бол зөв ууралсан ч байж болно шүү дээ. Тэгэх юм бол нөгөө нэг тэр уурласныгаа яаж нөгөө хүндээ илүү яагаад уурлсан бэ гэдгийг тайлбарлаж чаддаг ч үгүй юм уу. Тэр тал дээр өөрийгөө жоохон ойлгуулж чаддаг. Тийм. Өөрийгөө ойлгуулж чаддаг гэдэг гэхдээ бас айгүй юу те. Хүн байна гэж. Тийм. Тэгэл яг хуу дараад нь бол мэдээж ирэн компьютер мобилээр олон чадруу шаардж байгаа юм чинь. Тодорхой хэмжээнд ямар амар чинь. Гэхдээ би энэ тал шал өөр хариулах гэдэг. За чи дуусчих. За чи дуусчих. Гэхдээ бодлоо би охиноо өгч штэ. Тийм л. Би яг охиноо өгж байгаа гэдэг бодлоо хариулж байгаа шээ. Тийм би болохоор одоо нас ярих юм байж. Ингээд нэг орчин тойрныхоо туршлагуудыг хараад тахгүй юу. Ингээд тэгэхээр боловсрол бохшоо ерөөсөө хамаагүй санагдаад байна. Над бол одоо бүр ингээд би яг охиндоо хинтээс уулах вэ гэдэг ингээд үзэхлээр хамгийн түрүүнд би баг хүн чанарыг харах гэдэг байгаа байхгүй. Хүн чанар гэхэр ч одоо нэг тийм хөгийн гар биш гэсэн үг байхгүй. Новшийн гар биш те. Амжилтанд хүрэхлээр хайчдаг ч байдаг юм уу те. Хоёр хүүхэдтэй орхио явчихдаг ч байдаг юм уу те. Салж болно тийм ээ. Одоо юу гэдгийг салж болно шүү дээ. Хүмүүс хоорондоо. Тэгтээ эргээд хүүхдээ бас нэг харчдаг, хандчдаг ч байдаг юм уу те. Нэг тийм тэр үгэл бүр номер 1 шараад байгаа. Яг л миний орчин тойрон ингээд салцсан эмэгтэйчүүд хүүхдтэйгээ ингээд үлдсэн. Нөхөр нь харж ханддаггүй ч гэдэг юм. Тийм үстэй аяг хавдаг. Тэгэхээр би бүр охин дүүр нэг номер өрөөсөө тэр хүн байна уу? Хүн чанартай байна уу гэдэг би нэг харах юм шүү. Хоёрт нь болохоор урт хугацаанд амьдрах гэдэг шүү дээ, тий. Амар тийм happy болгож чаддаг, тий. Тийм дүп гар бол аяг хэцүү бах, тий. Хаяа нэг хошгончдаг ч байдаг юм. Сюрприз ядаж барьчдаг ч байдаг юм, тий. Ядаж нэг тийм заавал нэг тийм амжилтанд хүрээд баярлах биш, нэг тийм моментээсээ баярлж чаддаг нэг тийм гар байх хэрэгтэй юм шүү. Гурав дахь нь мэдээч хэрэг яг мэдээч хэрэг мэдлэг чадваргүй боловсруулах юм бол хэцүү. Ямар ч л байсан ямар нийгэмд амьдарч байгаас үл шалтгаалаад заавал одоо тэр бүмтэн байх албагүй. Гэхдээ
хоолундаа зохицуулцдаг те. Иш тишээс явж орчин үеийн хүмүүст ямар хэрэгцээтэй гэдгийг те. Одоо нэг ядаж судалгаа байгаа шүү дээ. Уг нь бол нэг аз жаргал өөрөө нэг жилд нэг биш сард нэг $15,000 лөө те. Сард 15 тэрийг сайн харах хэрэгтэй. Ер нь $15,000 хүртэл мөнгөтэй шууд корреляц нэг гэж байгаа байхгүй. Тэрнээс цаашаа бол мөнгөтэй холбоогүй байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ядаж нэг тэр хэрэгцээг хангах хэмжээний чадвартай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь хоёр дахь нэгт миний хэлээд байгаа хүн чанар тэгээд дээрэс нь happy байждаг. Тэр нэг инээлэх чадвар гэдэг бол ялч ч усаад гэж байна. Тэр аюул тийм дөржөөг аюулж би бол охин өгнө. Нэг хүнтэй одоо хамт амьдарч байгаа юм чинь зүгээр л нэг өндөр шарж явахдаа баясгалантаа шарах чинь бас чухал шүү дээ. Тийм. Одоо тэгтээ ер нь та нар бүсгүүчүүдийг хараа ер нь хөвчлөлтөө эрэхтэй амар хүсдэг юм шүү. Тэр чинь нэг аз жаргалыг мэдрэх гэдэг таахгүй юм даа. Тийм тий. Гэтэ ер нь хөвчлөлтөө эрэхтэй хүнтэй байхад нэрээ интернетийн төлбөрөөр төлж чадаагүй исэн гэснээр бас тэгэл хайрсаг байж шүү дээ. Амьдрал чинь янз бүрийн юм төгөө шүү дээ тийм биз дээ. Угаасаа унаа шүү дээ. Хөгийн царайлал. Тэгэл хөгийн царайлахгүй. Тийм. Тэг яг ингээд нэг ямар хүмүүс аз жаргалтай амьдраад нэг жахлыг тийм л усаад харагдаад байгаа байхгүй. Би нэг юм бодсон очныг яг зүгээр нэг тэрийг нэг яг охины юун дээр харахгүй л байгаа л да. Гэтэ зүгээр нэг дөржөөг л бид нэр үсээд бас ямар дөржөөг үсгэсэн юм. Дөржөөг бол би л нөгөө зүгээр л нэг өөрөө ямар нэг юмыг сурч чаддаг л хүн нэг тийм заавал нэг заалгаал заавал нэг сургалтын төвд очиод хэл сурах гал заавал сургалтын төвд очиод тэгээд идэг шүү дээ. Ээжээсээ ингэж яагаад тэхгүйгээр зүгээр л өөрөө өөрийгөө ингээд засаад ингээд өөрөө нэг үнэхээр сурахыг хүссэн юм аа ямар нэгэн байдлаар олоод үнгүй нү зөндөө байна тий. Тэгээд нэг чадчихдаг нэг тийм хүү байх юм бол тэр хүн чинь угаасаа өөрийгөө тэгтээ тэргүй аваа явчихна. Тэгэхээр Монголд оржоо number 1 хүн шиг хүн байх хэрэгтэй л. Тийм юм байна шүү. Ер нь бол би бас тэрнтэй айгу санал нийлж байна. Санал нийлж байна. Яг тэгж бодоод байгаа. Яг охинтой орчтой хүн бүр амар бодд юм. Тийм баг. Тэгэхээр одоо хөвшин гартаа сурчлал яана л гэж бодож байгаа. Тэгтээ одоо болоогүй л байна л да. Дүнгийн ойч өрөөг байгаа өхөн дээр санаа зовж ирсэн шүү аав наа. Энийг сүулт бас хором энэ дээр тоглол бол гоё юм тий. За яг тоглуулна. За би нэг сонгочихдог. Тэгээ. Энэ нэг ойрхон над руу яваад байгаа юм шиг юм байх тач. Яагаад өвдсөн үедээ эмнэлэгт юм уу шаардлагатай эмчилгээ үйлчилгээ авах дурггүй хөдөлж өгдөггүй юм болов гэж шүү. За бас наад чинь үнэн шүү. Нэг наад чинь бас гэхдээ нөгөө Монголд оржоогийн зангуудын нэг л дээ. Уламжлалт доржоогийн зан. Тэг уламжлалт доржоогийн зангуудын нэг л дээ ялтчгүй. Адилхан надад ч байдаггүй байдаг л. Би ч гэсэн ер нь жоохон зүгтгаад байдаг тал байдаг шүү. Надаа ч гэсэн байдаг. Гэхдээ сүүлийн үед гэхдээ яг анхаарах ёстой гэдгийг аюулсаа ойлгож эхэлж байгаа. Тэгэхээр одоо яагаад гэхэд тайлбарлахад аюу хэцүү юм те нэг тийм сонир хүсэл төрдөг шин. Энэ бол тийм. Энэ юу юм бэ? Би бол за би зүгээр нэг судалгаа уншижсэн. Тэрэн дээр болохоор судалгаа ярихгүй гэж хэлжсэн уншаад байгаа шүү. Энэ судалгаа тэлмэх ярихгүй шүү гэсэн л судалгаа уншаад байгаа шүү. Энэ аюу нэг бол албаар нэг үнэмшлээс судалгаа уншсан учраас гэж байгаа. Эсвэл өөрийнхөө бодлыг дээр хэлдэг гэж байна. Эртний гэж. Юун дээр тэр аюу гой судалгаа. Яадаг вэ гэхээр нохоо хүн биш үү? Нөгөө эмийг нөгөөд эмээ цагтаа ууж нүггүй гэдгийг нь шалгасан байгаа байхгүй юу? Ажиглалт хийгээд уншсан юм санагдах. Тэгээд тэнгуүтээ нөгөө хүн дээрээ бас нөгөө хүн дээр ч л өөр бүлэг хүмүүс төр ч л үжсэндээ нохоонд нь эм бичиж өгөөд наад нохоогоо яг цагт нь эмийг уулгаарай гэд явуулсан байгаа байхгүй юу? Нохоондоо цагт нь юм нь нохоондоо цагт нь бараг 100%, 90% хүмүүс л тийм. Өөр дээрээ болохоор 30% чүрхгүй. Яг цагтаа юу суугаагүй. Алдаг оног уусан байгаа байхгүй юу? Тэнгуүт өөр тэрийг уншчаад би судалгааны дүгнэлт нь болохоор хүн хайртай хүндээ ханддаг шиг л өөртөө хандчих юм бол болох юм байна гэж байгаа байхгүй. Магадгүй. Би одоо нөгөө хамгийн хайртай хүндээ ч юм уу, найз хүндээ ч юм уу тий. Өдөр болго ингээл одоо сүүлд нэг хоолоо молно өглөө л тэнгууд нь орой ингээд би өөрөө витамин авахаас авахгүй байхгүй. Яг орой бит өөр зүгээр витамин уудаг. Тэгээд тийм бэжэж хараа эмээ уусан уу? Хоол эзнийхэн дараа хоол эзний дараа юм уух хэрэгтэй ш. Тэгээд би тэр хүнийг ингээд халамжлаад яг тэр хүн юм уух хэрэгтэй гэдэг надад ингээд байгаад байгаа. Тэнгүүтлээ өөр дээрээ болсноо би ажил дээрээ очиод зүгээр нэг витамин уух хэрэгтэй байсан. Тэрийг уугаагүй. Санаа зовмоор нь миний цүнхнээсээ би тэр витаминыг гаргаж тавиагүй. Одоо л миний цүнхэн дотор явсаар байгаа юм шиг. Үнэн баха. Яг үнэн. Эсвэл нүг яриад та ш. Хүн та машинда ямар тос хийж байгаагаа мэдж байгаа мөртлөө өөрийнхөө хамт ямар хоол хийж байгааг чинь тэнгуү бодонх нэрэл тийм байдаг те бид хамаагүй идчихдэг хамаагүй байдаг те. Тэр энэ
Гэтэ эрэгтэй хүн бүр арай илүү юм шиг байна тийм үү? Яагаад эрэгтэй хүн тэгвэл арай илүү юм хайхрамжгүй гэж боддог. Эрэгтэй хүн за тэрий бол эрэгтэй хүн Би бол илүү энэ ёстой ингэж л бодож байна л да. Яг түрүү нөгөө нэг уншаал ботсон юм яалтчгүй л нөгөө нэг уламжлалт сурган хүмүүжүүлэх аргатай холбогдох очих юм шиг санагдаж байна. Баашлан за бити баашлаад. Ир хүн бич битгүүл л да. Өөрөө Хүмүүс ихтэй ганц шалбарсан л шүү дээ. Эм чин жижигхэн ч гэсэн хамаагүй ингэж яасаар байгаад охины ч юм бол хүн яасан юм миний охин те яасан гал үйлүүлэл тэврээл ингээл аргадаал ингэж яадаг шүү дээ. Тэр утгаараа ирчүүдийг багаас нь авчиад нэг тийм ир хүн болвол нэг хэр баргийн юм тоохсгүйгээд ойлгох тархинд нь кодлцсон. Тэгмээ том болоод ирэхээр нөхөр ер нь явж л явал яваад байдаг. Асуудал бол тэгмээ сүүл бид нар бол зүгээр үгдэг чинь жоохон боловсрол эзэмшээд юм уншаад ч гэдэг юм уу те. Тэгэнгүүт ер нь урьдчилан сэргийлэх чинь зөв юм байна шүү гэл. Сая би жишээ нь бас сүүлийн 2 жил гадны компанид ажиллаж жил болгон үзлэгч тийм. Тэгээд сая амралтаа авангуудаа бүх юмаа үзүүлчихсэн л те. Яг юм өвдөөгүй шүү дээ. Тэгэхээр чи нэг 20-д бол бизнес үзүүлэхгүй байгаа. 30-д болоод ирэнгүүт хүн ингээд бодож эхлэв л та юм уншиж сонсож эхлэв. Тэгж л явд юм байна л да. Тэгэхээр эрэгтэйчүүд бол шалтгаан ягаад үзүүлдэг өндөр багын интернет уламжлалт сургууль нөлөөлж байгаа. жоохон юм өвдөж явах гэж зүгээр тийсээс баг сурцсан тэр нь нормал болсон тийм. Зарим тохиолдолд Нэг жоохон өвдөх за яах ингэж байгаа зүгээр. Тэр нь бол буруу юм шиг байна тийм үү? Буруу. Би бол буруу гэж бодож байна. Тэ хурал бол Би ч гэсэн буруу гэж бодож байна. Тийм байх ёсгүй. Танаа ихнес ч юм уу, охин ч юм уу нэг гар марна гэдэг нэг шалбарч малбарцсан явж явах юм бол яг нэг юм яаж очил орно шүү дээ. шүү дээ. Бандигаа бол гэл. Гэтэ одоо тэгж болохгүй мэн бодсон чинь тийм болохгүй. Харин тийм анхаарах хэрэгтэй. Манай банд ч бас байштай л да тэгээд нэлээх анхаарал тавилдъя. Өөр болоод Тэр нь бороо биш ээ. Тэгээ бүр зөв нь баг юу ах шүү. За Өөрөөр нь дараагийн юмыг нь арлуулаад дараагийн шүү. сонирхолтой санагдаж шүү. Бүр нэг тийм хэцүү асуулт гарч ээ хорвоо. Дэлхий дээр нэг л хүн амьд үлдэх сонголт гарлаа гинэ. Гадаад дотоод ир юм хөгшин залуу хүүс харгалзахгүйгээр хэнийг яагаад сонгох вэ? Гэр бүлийн хүмүүсээ түр мартаад хариулна уу гэж. Юу гэсэн гэж байна. За би уушч. гэр бүлийн хүмүүсээ түр мартаа. Дэлхий дээр нэг л хүн амьд үлдэнэ. Хэнийг сонгох вэ? Нас хүүс гадаад дотоод хамаагүй гэр бүлийнхнийгаа ч гэсэн түр мартаад хариулна уу гинэ. Би бол хамгийн сүүл төрсүүнийг сонгох юм. Төрс хүүхдийг ч юм уу. Тэр нь өөрөө кэр байхгүй бас үхчих юм болоо. Би зүгээр логик нь юу гэхээр энэ хорвоо дээр дүнгиж хурж ирсэн юм чинь ядаж нэг тэ Амьдч үз. ядаж нэг 2 хоног мэдхгүй тэ нөгөө хайр халамж дутагцснаас болоод тэр хүүхд нас урч магадгүй л битэрхий тийм логиктэй ярмааргүй л байна л. Зүгээр л хамгийн ядаж сүулт ирсэн хүн ядаж нэг удаан байгаасаа л гэсэн тийм бодлоор тийг сонгох юм байна. Нийл хүнтэй амьд үлдчих. Гэр бүлийнхнээс бус тэгэхээр Гэр бүлийнхнээс бусад гэхээр нийл хүнтэй хамт биш үстэй. Нийл хүнтэй хамт байхгүй. Хамт юм уу? Тий. Ганцхан хүн та тэгээд танаас гадна ганцхан хүн амьд үлдчих байгаа байхгүй. Тэгж ойлгож би. Тийм биш тий. Бус нөгөө Тэгвэл шал өөр очиж. хамт гэдэг нь яг together юм уу? тий. Буюу дэлхийн хүмүүс бүгд үхээд нэг хүнтэй л үлдчих юм шүү. Нийл хүнтэй үлдэж. Тэгээ гэрийнхнийг хасаад Гэхдээ яг хамт гэсэн үг алгал байна л да. санаа тэрэлгэлгүй тий. Яг уу. За хэрвээ тийм бол нөгөө нэг хүн хамаатай жолно. За ойлгосноор хариулж. Тэгвэл би ойлгосноор хариулаад дууссан шүү. Хамт тэгвэл арай өөр болов юм чинь. гэхдээ хамт гэхээр бас айгүй сонирхол юм. Тэгээ ер нь бүх хүн үхэл Айгу эвгүй болоод нөө. Цаашаа нэг үржлээ болоор эмхтэй хүн зовж. тийм сонголт айгу буруу бүлтэй хүмүүст айгу эвгүй болчиход байдаг те. Айгүй тэгэхээр ганцаар үлчих гээ. Тэгэхээр ганцаараа үлчих гээд байдаг. Хэцүү байгаа хаа та. ойлгож Одоо Та ямар За би ямар азар буруу ойлгоо. Дашка хариулъя. яг хүн төрлөختнөө бодсон. Үнэн л арил л та. Тэгэхээр яг тим дээр тулах юм бол тэгэл хүн төрлөختнийг бодохгүй шүү дээ. Гэр бүлийнхний л сонгоно. Хийсэн. Ер нь бол тэр бол ойлгомжтой. Юу гээ? Нэг хүнтэй амьд үлдэхэр болох юм бол Гэр бүлээ сонгоно шүү. тийм шүү дээ. Үгүй Угаасаа. тэгээд асуулт нь тийм багт чинь асуултнаас нь өөрөөр хариулаад гэдэг нь ямар ч юм. За гэр бүлийн хүмүүсээ түр мартаад гэдгээр нь хариулъя. Тийм. Хэнийг яагаад сонгох вэ? Найз охин ч уурлахгүй. Зүгээр хэл. Ойлгоорой тий. Яах юм болов? Зүгээр яг уу Тэгээ нэрийг хэлээрэй. Бүр ялах. Хин гэдгийг хэлээрэй. Утасны дугаар Facebook зүгээр яг уу бид хоёр нэг зүгээр яг тэндээ амьдрал хоёлаа үхэл тэгэл
Би зүгээр нэг кафе амьдрын гэвэл зүгээр нэг хөгшин философч гэх юм бол нөгөөх нь хитрхи дипэрч байгаа тий. Дипэрч байгаа. Жохон хөгжилтэй хүнтэй үлдэхгүй бол бас нэг үүдэн л тий. Хоёулахнаа вэжж тэгээд нэг нэг хариултаа л хэл. Шинтүүлт. Нэг гоё фаны залууч юу лээ. Фаны яагаад эмхтэй байж болдгоо? Фаны эмхтэй ч гэсэн болно. Гол нь зүгээр хоёулахнаа юм чинь тэгээд нөгөө аргалаад нөгөөтгөө жоохон даллаад илчих юм шүү. Аргалаад би энийг баясгаад авах хүнтэй л үлдэх баг. Нэг нэр орж ирэхгүй. Тийм ээ тий. Тэгэхээр зүгээр ингээ амар логиктой бодох юм бол хоёулахнаа үлдээд юу нь яах юм? Гөө асуултанд хариулгээд байгаа чи ингээд манайхаа ерөөс нэг анханасаа нөгөө нэг ярьцлага гэнэ сэлвэр чинь нөгөө нэг подкастн дээр нэг манаа дээр харагдаад байгаа юм айгу зөв байх гээд байгаа. Хитрхи логиктэй, хитрхи зөв харагдах гээд байгаа. Ингээ харагдах гээд байгаа шүү. Уг нь бас хүмүүст хэрэгтэй. Тийм яг бас нэг санаа зовоод байгаа тийм. Зүгээр нэг хэрэггүй зүгээр бид гурвын нарига бас хэрэггүй шүү дээ. Гэхдээ нарига л болж байна. Яг нарига л болчихсон. За тийм дээ. За ямар ч юм нарига гэх юм бол би шинэ Бондын эмхтэйтэй үлдээ. За окей. Киног нь үзег юм байна. Кино гараачгүй байгаа. За нарига гэхдээ 80% үнэн. Угаасаа манай эхнэр ч гэсэн тэр эмхтэй амар хот гэж боддог. Тийм үү. Гараг байгаа гэж. Зүгээр манай эхнэр ч гэсэн Бондтай үлдээсэн. Тэгээ Daniel Craig гэдэгт нэг үлдээд тахаар Бонд биш ээ. Тэр өж өгөхөө Daniel Craig-тэй үлдэх юм. За дараагийн асуултыг. Тий. За. Хин сонголоо доо. Би сугалцсан шүү дээ. Тэр бүдүүнийг сонгоод. Одоо ер нь хэдэн минут болж байгаа юм? За, ер нь тэгээд ингэж нэг тойроо тэгээд энэ удаагийн дугаараа өндөрлөе доо. Та гурав хариулаа доо. Та гурав эмэгтэй хүн байсан бол ямар зан чанарыг хамгийн их эрхэмлэх байсан бэ гэж. Эмэгтэй хүн байсан болоо. Эмэгтэй хүн байсан бол эр хүний юуг нь харах байсан бэ л гэж. Зан чанарыг. Эрэгтэй хүний юу? Тий. Би бол хүн байсан бол барыг хариулсан юм шүү дээ хэдлээ. Гүн эрэгтэй хүн гэж юм байхгүй юм. Та гурав эмэгтэй хүн байсан бол ямар зан чанарыг хамгийн их эрхэмлэх байсан бэ гэж. Хэрэг эмэгтэй хүнийхээ хувьд юм уу? Ер нь бол заавалчнаар л хариуллаа тийм. Асуултууд айгуу тийм айгуу тодорхой биш байна. Ambiguous байна тийм. Гой сайн асуулт. Тэгээ сонирхолтой л. Би бол хэлсэндээ байдаг чанарыг л айгуу чухалчж авч үзэх байсан баг. Ингээд хотлаа ингээд ах биш. Ер нь бол бас нэг хэлсэн бол хэлсэндээ байцдаг. Гэхдээ би бол эмхтэй хүн байгаад эрэгтэй хүнээс гэдэг байдлаар хариулж байгаа шүү. За. Тэгж ойлгож байгаа. Эрэгтэй хүнээс ямар зан чанарыг гэж харах. Би бол тэгж ойлгоод хариулж байгаа шүү. Асуултнууд юм. Хэрвээ тэгж ойлгоод хариулах юм бол хэлсэндээ байдаг. Хэлсэн бол хэлсэндээ байдаг. Бидс наатах чинь бол дэмжих байла. Данч чи хэлчлээ. Тимч тэгэхээр чи хоёрдугаар зүгээр зан чанар юм чинь би бол хошигнол гэдгийг тавина. Би бол нэг тийм хошин шогийн мэдрэмжгүй хүнтэй бол байцдаг. Жинхэнэ дүфрэн шүү дээ. Энэ баг дараач асуулт учраас энэ түрүүн баг доржигийн дээр харилцсан юм шүү дээ. Тийм ээ. Тийм. Ямар хэрэгтэй үнэ. Ер нь бол хэлсэндээ байдаг хөгжилтэй гэдэг энэ хөгжил ер нь бол давтагдчихлаа л да. Эр хүн бол доржиод гарсан бохгүй. Бид нэг тодорхойлох та. Тэгэхээр энийг шууд алгасан тэхүү. За. Дараагийнх. Би тэр бүдүүнийг наацсаар 20 минут албаар авчмаа санагтаад. За. Oh my god. The healthy relationship, self-love, being independent, хин нэгнээс хүлээлтгүй байх гэсэн хувь хүний өсөлтийн чухал асуудлуудын талаар манай эрэгтэйчүүд ер нь хэр их зөв ойлголттой байдаг юм бэ? Өөрийгөө хайрлаагүй, эрүүл харилцаа хүнийг хариу нэхэхгүй хайрлах гэх мэт зүйлс муу мэддэг болохоор гэр бүлийн хэрүүл, хардталт, хүсээгүй жирэмслэл, эсвэл хин нэгнийг өөрийнхөө хоосон зайг нөхөх хэрэгсэл болгож ашиглах, хиймэр лундаа би хог асахгүй, чи асгах гэх мэт асуудлууд ярилцаад байгаа санагддаг. Үүний талаар дэлгэрэнгүй ярилцахыг хүсэж байна. Oh my god. Дараагийн эпизод дэлгэрэнгүй гэсэн учраас дараагийн эпизод төр заавал ярилцъя. Тэхүү. Хариул. За. Яах вэ? Нэлийн ухтын болсон юм байна. Байна л да нэг дор. За, эрүүл харилцаа гэж жоох. Эрүүл харилцаа, өөрийгөө хайрлах, одоо юу гэдэг чинь independent байхтай. Хин нэгнээс хүлээлтэхгүй байх гэсэн хувь хүний өсөлтийн чухал асуудлуудын талаар манай эрэгтэйчүүд ер нь хэрэг зүг ойлголттой байдаг юм бэ гэж байгаа шүү. Тэрнээс ч эхлэе тий. За эхлэе. Яг суулцсан чинь хариуллаад тэгээд энэ дугаараа өндөрлөе тий. Энэ бол нэлээд явах нэ. За.
Наа чин гэхдээ ер нь бол Өөрийгөө хайрлаагүй, эрүүл харилцаа, хүнийг хариу нэхэхгүй хайрлах гэх мэт зүйлс муу мэддэг болохоор гэр бүлийн хэрүүл хардтал төсөөгүй жирэмсэл эсвэл хин нэгний өөрийн хоосон цаг нөхөх хэрэгсэл болгож ажиллах хиймэр лундаа би хогс. Яг нэг уламжлалт юм юутай байгаад байна. Ер нь бол нэг эрүүл харилцаа, өөрийгөө хайрлах, нөгөө хүн бас өөрийн гэсэн тусгай орон зайтай энэ ийм ойлголтууд эргэжтэйчүүд ер нь байна уу? Ер нь баг энэ дутагдaltaй байдаг учраас ийм яг энэ бүх асуултууд байгаа юм шүү гэж л яриалаад байна. Нөгөө эрүүл харилцаа за ёо энийг хэлдэг үг. За self love гэж тийм. Өөрийгөө хайрлах нөгөө бусдаас хамаартай бус independent хараат бус байх гэж тийм. Энэ дээр бол би ирчүүд жоохон тарав гэж бодож байна. би ч гэсэн дутагдaltaй гэж бодож байна. Яг уу би хувьдаа бол хувийн туршлагаас ярихад би бол харьцангуй гайгүй сайжирсан. Тэгтээ зүгээр хэдэн жилийн өмнө хийх ч юм уу ингээд бодоход ялангуяа self love гэдэг юм ирчүүдэд яг тийм дутагддаг байж магадгүй гэж бодож байна. Мэдгүй би өөрөө хайрлаач байдаг гэсэн ч юм уу мэдгүй. Яг За одоо би энэ өөртөө юм дээр төрсөн шүү. Яа энэ тэгтээ бүр Уртан тэ. Гэтэ наа чи айгуу чухал юм байна л да. айгуу чухал юм байна. Одоо сүүлийн үед гардаг. За юу юм бэ? Би бол яг хөө тэгж л бодож байна л да. Яг хин нэгнийг өөрийнхөө хоосон цаг нөхөх гэж хүнтэй цуг байгаа бол хүнтэй цуг байгаад хэрэггүй те. Жишээлбэл энэ ч бичснээр тэгээ хиймэрл ундаа хог асахгүй чи асах масах гэдэг юмыг бол одоо болох хэрэгтэй. Тэр бол Угаасаа human level хэрвээ тийм асуудал ярьж байгаа хүн байвал болсон дээр гэж бол би зөвлөх байна. Одоо шулуухан л хэлчихье. Тэгээд бусад яг вэ яг нөгөө healthy relationship тэ эсвэл нөгөө self love ч юм уу being independent нэг ийм юмн дээр бол миний бодлоор ирчүүд өөрийгөө бүрэн ойлгуулж чаддгүйгээс болж зүгээр айгүйх ингэж зүгээр intention нь муу биш. Гэхдээ зүгээр ингээд нэг юм буруу ойлголцох гэдэг юмнууд үүсдэм болов гэж би бол бодож байна. Зүгээр тэр нь болохоор санаатаагаар ингээд байгаа ч юм биш. Зүгээр яг өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж чадахгүй жишээлбэл уурал одоо юу гэдэг нөгөө зүгээр шийдчих юмыг ингээд ойлголцож чадахгүй болохоор уурлах байдлаар ингэнгүүт нөгөөх нь ингэдэг ч юм уу юу гэдэг нэг юм зүгээр л ер нь бол би Монгол ирчүүд өөрсдөө ойлгуулах илэрхийлэх тал дээр нэг тийм сайн гэж бол болохгүй байна. Тэгэхээр яг тэрнээс болж айгүйх одоо энэ дээр битсэн байгаа асуудлуудаас зарим нь бол үүсдэг гэж магадгүй гэж бодож байна. Амар асуудал байна. Тий. Тэгээд хиймэрл ундаа ч юм уу хоосон зайг нөхөх гэдэг тал дээр бол энэ бол угаасаа байж болохгүй утгагүй зүйл гэж би бодож байна. Одоо мэдхгүй ингээл толгоондоо өрөхээр хиймэргүй болдог ч юм уу. Ийм балан юмнуудыг бол уламжлалт ийм юмнуудыг бол би болох хэрэгтэй гэж боддог. Тий, хог асгаал өгчүүл гэж ер нь бол тэ тэгэхээр тийм юмнууд бол яг зүгээр яг healthy relationship гэх юм бол яг би нэг ойлгуулж сурах гэдэг тал дээр айгүй тэрэн дээр бол тэр чинь яг ингээд хоёр өөр орчинд өссөн хүмүүс шууд ингээд гэхээр тодорхой хэмжээний юм үүсэх нь ойлгомжтой. Тэрийг яг ингээд айгүй хүлээцтэй, төвчээртэй байгаад ч юм уу ингээд ойлгох гэж хичээгээд тэгээ тэгжиж яг healthy relationship үүсэх байх. Түүнээс биш мэдгүй яг өөрөөрөө зүтгээл ингээл ч юм уу эсвэл буруутгаал ингээл тэр чинь яг нөгөө unhealthy гэдэг рүүгээл орох байх л та. Тэгэхээр яг communication би нэг ойлгох гэдэг тал дээр яг хувь хүний өсөлт гэдэг юмаа тэрэн дээрээ илүү фокуслах юм бол өөрчлөгдөж магадгүй. Би бол хувьдаа тэгж бодож байна. Та энийг яг хоёр талаас нь зарах хэрэгтэй байна л та. Эхтэй хүн ойлгож чадахгүй, нөгөө талаас нь эмэгтэй хүмүүс ойлгохгүй шүү дээ. Энийг энэ талаар би нэг найзтайгаа аявих ярьж исэн юм байна. Тэрийг санд орчлоо. Юу гэхээр би одоо жишээ нь яг сэтгэл зүйн байдлыг илэрхийлэх тал дээр тийм ч бас сайн биш байсан байхгүй. Яг зүгээр нөгөө одоо жишээ нь янз бүрийн гоё ном шат юм ингээл тэрийг ингээл гоё ингээл хөгжмийг айгуу гоё тайлбарлаж чаддаг. Хөгжмөөс юу мэдчихэж байгаа ч юм уу. Тэгсэн бүртлөө яг хамгийн дотны хүндээ өөрийнхөө мэдчихэж байгаа юмыг тайлбарлахын нэг тийм жоо үг хүрэхгүй нэг тийм үг гарахгүй юм шиг тэгээд идэг тал тайлбарлаж чадахгүй юм шиг тийм их тохиолдол байдаг байсан. Тэгэхэд манай найз охины нэг давуу тал нь болохоор айгуу сайн ярьж чаддаг. Яг тэр чадварыг нь харах юм бол манай найз охины нөгөө ойлголцож ингэж ярих чадвар тий яг тийм чухал юмыг сэтгэлийн юмыг ярих чадвар энэ төвшөнд байгаа байхгүй. Миний болохоор жоохон энэ хавцаад арай л дохон байсан шиг байгаа байхгүй. Тэнгүүд манай хүн болохоор арай илүү санджлахыг гартаа аваад тэрийг ойлгосон юм шиг. Би болох бүр юу ч байгаагүй л нэг тийм амар мяа бол байгаагүй шүү. Гэхдээ яг ингэж арай илүү чадвартай нь угаасаа л миний амьдралын турш тэр чадварыг бүрэн хөгжүүлж чадаагүй. Надад ингэнгүүт
миний чадвар бас дагаад ингэ төгжих боломжийг олгосон шиг надад санагддаг байхгүй. Тэнгүүтээ одоо бол бит хоёр айгүй айтайхан зүгээр ялцдаг болсон. Яг энэ дээр жишээ нь одоо энэ эмэгтэй хүн битсэн бол тий ямар нэг майлаар нөхцөгөө Ойлгомжтой. Боломжтой. нөхтөө ч юм уу найзлалтайгаа бүрэн ойлгуулсан. Тийм ер нь тийм. Юу яг хариулж авчаа. Тэгээд яг Хариулт нь ерөөсөө тийм шүү. Энэ эмэгтэй хүн гэхдээ бүрэн ойлгож чадахгүй байгаа бол бас өөрөө нөгөө эмэгтэй хүний яриулахын төлөө зөвлөгөө өгдөг хүмүүс ч юу. За энэ эмэгтэй хүний чадвар нь өндөр байж тээ хараад тахад. Тийм ээ. Хэрвээ нөхцөл байдал ийм байгаа бол энэ эмэгтэй хүн арай л энийг ойлгож чинь өндөр байх гэсэн үг байхгүй. Тийм чинь Тийм байна. нөгөө эмэгтэй хүн бол өөр юм дээрээ сайн байж болно шүү дээ. Тэгэхээр Хартаал сайн байна. Тийм ч энэ эмэгтэй хүн бас жоохон ингэ санчлаг гартаа аваад нөгөө нөхрөө арай л ярьж чаддаг болох гээд за юу болоод энэ арга нь болоод яриулаад аяанда тэр хүн чинь энэ балаа юмудаа нэг нэгээр нь хаях байх гэж би бодчих. яг энэ яг зөв одоо Дашкагийн хэлж байгаагаар яалтчгүй нөгөө нэг үнэт зүйлийн хувьд үзэж харсан юмны хувьд ч гэдэг юм уу ялгаатай болоод ирэхлээр л ийм асуудлууд үүсэж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь хүн чинь нэг жоохон үнэт зүйлээр ойролцсон асуудал юм байна. Тэгээ би яг энэ дээр нэг хариулах гэдэг юм Дашкагийн надад хэлж ирсэн үг санагдаад байна л да. Тэгээд тэрийг би очиод бүр ихнэрдээ хэлжсэн байхгүй. Тойрог ингээд харахаар нэг багш шиг те. Тим юм аа гэж чинь надад хэлсэн санаж байна. Тийм санаж. Тэгээд тэрийг надад бүр амар гоё санагдаад. Нэг багч нь болохоор яадаг вэ гэхээр нэг зорилгын төлөө явж байгаа шүү дээ те. Тэгэхээр харилцан бие биенийхээ нөхөх байхгүй. Тэрнээс биш нөгөө нэг уламжлалт нөгөө нэг traditional янз бүрийн юм чи хаягдчихж байгаа байхгүй. Би эрэхтэй хоол ихгүй ч гэдэг юм уу. Тийм юм байхгүй. Манай хүн тийм завгүй ажилттай байгаа учраас би хоол нь одоо хийж явах хэрэгтэй ч гэдэг юм те. Манай хүн ингэж байгаа учраас энэ ингэчиж гэдэг юм уу те. А яг зүгээр яг энэ хог асахгүй ч гэдэг юм уу. Энэ дэр бол миний хувьд нэг талтаа ерөөсөө хамаагүй байдаг л та би болохоор янз бүрийн тийм superstitious юмнууд мухарсгийн юмд бол нэг итгэдэггүй хогоо асгачдаг. За дээрэс нь үсээд суулж болохгүй өдөр очиж албаар үсээд суулдаг. Тэг хүн байдгүй байхгүй. Өмсчин дээр хамгийн сайн өдөр нь үсээд суулж болохгүй өдөр байхгүй. Лайф хак. Ер нь бол тийм дээ. Тэгээд гэхдээ манай ихнэр өөрөө одоо хоолны дээжээ тавьдаг ч байдаг. Би бол үгэн тоодгүй. Манай ихнэр болохоор бас тодорхой хэмжээ тэр хүн чинь нөгөө өөр соёлд өссөн гэдэг юм уу? Мэдгүй одоо энэ ч нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүн нийлнэ гэдэг чинь асар хүнд юм баггүй. Хоёр өөр орчин өсөж байгаа. Ах トゥ хоёр хүртэл хоорондоо нийлдэггүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр би энийгээ амар хүндлэх хэвээр ойлгох хэвээр тэр утгаараа би нөгөө нэг шинэ байранд ингээл оронгууд тэн дээр ингээл юм тавихыг надад би тоохгүй байгаа ч гэсэн бас эн чинь би ганцаараа биш нөгөө үнэ хүндлэх хэвээр гэж зөвшөөрдөг байхгүй. Би жишээ нь битүүр яг санаж ин л та нэг номын шүүгэн дээр энэ дээр нөгөө нэг бурхны ч юм уу нэг жоохон хэсэг би болохоор дипломыг дээр нь тавина гэдэг. Шинжлэх ухааныг би илүүд үздэг гэдэг. Тэгээд сүүлдээ маргалдаад хоёулаа нэг төвшөнд тавьсан. Гэх мэтлэнгээр ч гэдэг юм уу ерөөхдөө энэ нэг зохицол бас жоохон хүндлэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор би тоодгүй юм чинь гэж болохгүй. Яг нөгөө баг гэдэг багийг чинь яах хэрэгтэй юм тийм үү? Би нэг хүндлэх хэрэгтэй, би нөгөө нөхөх хэрэгтэй. Тийм байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр яг л бидний зорилго ч гэсэн хитрхи ялгаатай байж болохгүй л гэдэг санаа шүү дээ. Энэ асуудлыг бас ойлгохлог эрхтэйчүүд олон болж иж хэрвээ эмэгтэйчүүд нь олон байгаад байгаа бол ойролцоо ийм асуудал гарахгүй л гэсэн. Цаана нь одоо ингээд хариулагдаагүй хичнээн ч асуулт үлдчихв. Овоолцсон цаас байна. Тэгэхээр хэдүүлээ энийг бас яаж хариулах те бас яаж сонирхолтой байх гэдгийг бас бодъё. Гэхдээ ямар ч гэсэн өнөөдрийн хувьд бол хэдүүлээ хангалттай удаан ярьчих шиг боллоо. Тэгээд доржоог ярьлаа. Ер нь бол бас healthy relationship ярьлаа. Ер нь бол бас нэлээд хүнд зэдүүд рүү орлоо. Тэгэхээр өнөөдрийн хувьд хангалттай гэж үзэж байна. Тэгээд дуусахгүй та. Тэгээд тэгээд биднэрт асуултнууд маань ер нь 20 хэд байгаа ч гэсэн тий давхцчих бас магадгүй тий бид нэр давхцчих магадгүй. Тийм чинь асуулт байвал бас үлдээн биш доорно. Тийм хүмүүс бас асуулт байвал чөлөөтэй комментор ч юм уу юугаар бас үлдээгээрээ тэгээд бид нэг боломжоор хариулахыг хичээнэ. Гэхдээ бид нар энэчнээс бас рандомаар сугалж байгаа гэдгийг ойлгохоор тэр болгон бас тарахгүй байхыг үүсэхгүй. Тийм л байна да. Энэ дээр бас жоон сонирхолтой болох чинь. Ганц хоёр эпизодын дараа гэхдээ нэг жоохон нөгөө нэг миний нүгээрээд байгаа сэтгэл зүйч шиг авчирээ. Тийм бидэд бас өөрчлөлт хийнэ. Өөрчлөлт хийгээд бас зочид авчирны анги шүү. Тийм. Дараачийн удаа 2.5 нөгөөд чинь явсангүй гэдээ бас өөрчилж болчих магадгүй. Тэр сонирхолтой ч юм уу. Тэгэхээр ч гэсэн. Тэг өөр болгоцсон те шал. Одоо судалгаагаа ирнэ гэсэн сууж байл те. За дуусгаад байна. Ер нь бол гэхдээ таалагдлаа. Ингээд явах сонирхолтой байна.
Надад ч Та өөрсдөө өгдөг. Гурлаа зүгээр угаасаа буу халзан ч гурал нь гойлоо шүү. За тийм дээ те. Зүгээр ажлын дараа нэг стресстэй таланга. Гэтэ гоё юм байна. Дараа нь зүгээр жихнээсээ баг мэдхгүй пивтэй ярих хэрэгтэй юм. Тэгэх юм бол бүр зүгээр. Үгүй энэ нөгөө нэг хилээд байгаа шүү дээ. 4 дахь өдрийн орой болохоор амар ядарсан байна гэд. Тэгэхээр 7 хоногийн дундуур юм уу ихээр өглөөгөр үл айгу зүгээр байгаа байхгүй бас. Амар fresh. Кофе барьсан. Толгой бүр амар сэргэг. За окей. За окей. Дуусчихаг байсан юм уу? За жинхэнэ дуслаа. Баярлалаа. Бай бай.